За өглөөний минь Edida Content-ээс мэдчилж байна. За тэгээд та бүхэндийн дугаар Сингапурын яг уламжлалт өглөөний цай ямархуу байдгийг харуулах болно. Тэгээд Edida Content та бүхэнд бодиттой, баримттай хараад бус хоолны шөмж хүргэж байгаа. Тэгээд би худалдааны төвд ирсэн байгаа. Тэгээд энэ худалдааны төвд La Coffee гэдэг газарт маш өндөр үнэлгээтэй 4.1 хийдчихсэн чинь ямар ч гэсэн Google Maps дээр бол 4-өөс дээш үнэлгээтэй байсан. Тэгээд энэ ч яг тийм Сингапурын Kaya Toast гэдэг хоол амар гоё гэж хэлсэн. Энэ La Coffee-гийн түүхийг уншингууд нь хоолны салбарт 20-30 жил ажиллаж байсан хүн тэгээд бас мэргэжлийн тоогооч хоёр хамтраад нээсэн байгаа. Тийм болохоор зориод ирлээ. За тэгээд La Coffee руу очицгоё. Өдөр бүтэнсөө өдрийн өглөө байгаа. Өглөө 9:30 болж байна. Тэгэхээр хүмүүс ер нь цөөхөн байна. Өчтөр шоудсан учраас хүмүүс одоо унтаж байгаа. За La Coffee харагдаж байна. Сингапурын яг үндэсний хоолны нэг нь бол энэ Kaya гэж байгаа. Тэгээ энэ Kaya-г бол юуны наргил модны тосоор, сахараар тэгээд энэ пандан гэдэг навчаар хийдэг. Тэгээ энийг бол ерөнхийдөө талхан дээрээ дүрхээд яг нэгэн барин шиг хэрэглэдэг юм байлээ. Сингагийн бас нэг зүйл нь самбал гэдэг соус байгаа гэж нэрлэвэл зүгээр юм болоо. 12 төрлийн ногоогоор хийсэн байгаа. Халуунга, сонгон, чили, шалот гэдэг төрлийн сонгон тэгэнгүүт нь Gula Melaka, chili paste гэдэг их мэдчлэн. За тэгээд Сингапурт нэг ажиглагдж байгаа зүйл нь гэвэл зохион байгуулалт маш сайтай байгаа. Тэгээд ресторанууд руу очиход бол маш цэвэрхэн байгаа. Тэр нь бол амар таалагдж байгаа. Ямар ч гэсэн сайгаа авчлаа. Энгийн харцаа. Одоо тэгээд тоустоо хүлээж ийн. Өндөг маань ирдсэн байгаа. Тэгээд энэ soy sauce байгаа. Энэ бол Dove Spirits. Энэ хоёр бол тэр Kaya Toast дээр бол маш чухал үүрэг ролтой байгаа даа. Гэхдээ одоо бол тост маань нэгдэж байгаа. Тэгээд давхар би nasi lemak ayam авсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Сингагийн өглөөний цайг яг жинхэнэ утгаар нь болно. Вау. Хоолсон бүр зааж байна шүү дээ. Бүр тасархай харагдаж байна. За энэ нөгөө самбал, удаа, өгөрцөө, өндөг, самар, загасны хэсэг, ота гэдэг энэ загасны хэсэг тэгээд дахиад. За энэ нөгөө Kaya Toast. За тэгээд өглөөний хоол маань гялс хүрээд ирчлээ. Тэгээд энэ Kaya Toast-ыг яаж хийдгийг эхлээд харуулъя. Яах вэ гэвэл өндгөө тэгээд энэ дээрээ soy sauce хийнэ. Арай их түлцэн үү? Яваас. Яа за. Тэгэд одоо энийга хутгана. За би soy sauce арай их түлцэн байна уу? Яасан байна уу? Тэгээд энийга тостоо ингээд дүрээд идэнэ. Энэ Kaya Toast дээр нэмээд маслтай байна. Тийм болохоор бүрж гоё амттай байна. Энэ Kaya амар тийм ялуун биш яг ингээд тийм зарим вараны идэхэд нэг хийдэг чихэрлэг байдаг. Энэ бол яг тааруулсан байна. Тоостэнд гэсэн яг болсон яг кранчи гоё юм. Энэ ингээ үлдсэн байгаа шүү дээ. Энийг нь яаж зүгээ гэвэл ингээ ууцдаг.
нийл урагштай өндөр штэ. За төлөө. За одоо энэ ямар гоё crispy байна. За энэ самбатаас намсаа үзье. Вау. Бүр ямар тасархай. Үнэхээр тасархай байна. Вау. Өндгөө ангуудаа өндгөө дөрөө идэх юм бол яг гоё. Энэ самбал нь тодорхой хэмжээнд халуун ногоотой байна. А гэхдээ бүр өндөр хэмжээний халуун ногоотой биш. Би нэг бол дааж чадж байна. Ялангуяа сул амттай зүйлүүд дээр амтыг бол гоё нэмж өгч байна. Энэ chicken ямар амар crispy юм бэ? Вау. Вау, энэ chicken бол үнэхээр crispy гоёмтай. Гадаргуун шаржинсан crispy гэсэн мөртлөө дахин гоё шүүсдэг байна. Би ийм шаржинсан зүйл идэх бол ер нь дуртай. Wow, crispy гата. This is энэ бол энэ атаас нь загас юм байна. За энэ ота гэдэг загсыг намсаад үзэж байна. Энэ бол миний вкус биш юм байна. Гэтэ ерөнхийдөө энэ газарт хурж ирээд би яг жинхэнэ Сингапурын амтыг мэдэрсэн гэдэг мэдрэмж олж төрж байна. Удаага коконотаар наргил модын тосоор амталсан байна. Энэ бас удаан гоё амттай. За энэ самбалтайгаа холиод амсаа үзье. Самбалгийн амтлаг чинь үнэхээр гоё юм байна. Наргил мод чинь тийм зөөлөн гоё тийм жоохон чихэрлэг юм шиг тийм амттай байдаг. Тэгэнгүүт нь яг энэ халуун ногоо ингээ хоёр амар гоё комбо болж байна. За тэгээд дүгнэлт 19 Сингапур доллараар үнэхээр тасархай өглөөний цай идлээ. Би энэ газарт ирсэндээ маш их баярлаж байна, талархаж байна. Үнэхээр best өглөөний цай байлаа. Яг Сингапурын үндэсний өглөөний цай гэдэж үзлээ. Тэгээд надад бол энэ бол 5-аас 5 өглөө. Надад ямар ч хэрэгэлтэй байхгүй. Үнэхээр супер байлаа. Тэгээд танай төрчээд ингээ хоол идээд яваад байх тийм ч одоо гоё биш байна. Гэхдээ яг сая энэ хоолыг идэнгүүтээ би яах гэж ирвэ гэдэг учир нь ингээд гараад ирлээ. Тэгээд Idida контентэд subscribe дараарай. Бид нар Idida контент бид нар бодтой баримттай хараад болох хоолны шүүмж хүргэж байгаа. Сингапур улсаас мэдчилж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.